манай засгийн газар нэгдүгээр хэдэн ч удаа солигдов. За солигдохынхоо хэрээр энэ бодлогууд нь маш ихээр солигдож байна. Энэ төрд нөгөө жинхэнэ бидний байнгын ярьдаг залгам чанар байхгүй болсон байна. Засаг солигдож болно. Гэтэ тэр залгам чанар нь иргэдийнхаа эрх ашигын төлөө ажиллаж явах ёстой. Зандан шатар ерөнхий сайд маш их одоо рил хийгээд те чухамхүү ерөөсөө бүр маш том гавьяа байгуулах нэгэд төдий чиний иргэдийн хүлээлтийг бий болгоцсон байсан. Иргэд бол нэг одоо хийх юм олж адаал чихээ сортоолгоо сууж байгаа юм биш. Үнэн дээр энэ 6 өдрийн дотор 100 мянган хүн гарын үсэг зургана гэдэг чинь дахиад цаана одоо 25 хоногийн дотор ингээд 100 мянгаар төсөөлөх юм бол бараг 500 мянган иргэн гарын үсэг зурхад бэлэн байсан байна. Тэгээ 30 хоногийн дотор энэ боломжийг нь олохгүйгээр ингээд энэ манай энэ парламентийн бас нэг юу байна л да, технологийн нэг зүйл нь бол хаачт юм бэл. 100 мянга хүрсэн гээд ерөөсөө 6 өдрийн дотор хаацсан. Тэгээ энэ юу гэлдэг чинь гэвэл ерөөсөө л энэ нөөтийн боцоо олголтын 5% ч гэсэн ямар чухал байсныг харуулж байна. Хувийн орлогын албан татварыг 1% болгож ингэж жигдэлж бууруулахын чухлыг харуулж байна. Бүхэлдээ энэ бол одоо иргэд ерөөсөө бараг амьсгаа авч чадахгүй хэмжээнд очсны л илэрлэл шүү дээ. Ийм хурдан хугацаанд ийм олон иргэд дэмжинэ гэдэг чинь. Тэгэхээр бодлогын чанар одоо залгамж халаан байхгүй байна. Тэгээ тухайн үедээ бол төсөвт ирэх дарамжгүй гэж мэдээчтэй хүн болгон санаа зовж яхад бол юу гэж хэлсэн бэ гэвэл ямар ч асуудалгүй. Монгол улс нэгдсэн төсөвтөө. Тэгээ чи нэг л төсөвтөө юм чинь нэг самнаасаа аваад ингээд өгөхгүй хоёр чинь баг агаар нэг л болчихж байгаа байхгүй юу. Тэр ийм зүйл байхгүй асуудалгүй гэж хэлсэн боловч одоо өнөөдрийн засгийн газар болохоор ингээд боломжгүй болгоцсон л явж байна л да. Тэр энэ дээр бол одоо нэг болохгүй зүйл бол байхгүй гэж бодож чинь. За одоо засгаас орж ирсэн хувийн орлогын албан татврын тэ 702 мянгад чөлөөлнө гэдэг. Тэгэхээр эн чинь бас л тодорхой хэмжээний төсөвт бол цорхоо үүсгэнэ. За энэ цорхоог яаж нөхөх вэ гэд одоо бодвол надаас асуух бах. Засаг өөрөө юу гэж хариулж байгааг бол Монгол улс нэгдсэн төсөвтөө. Тэгээ энэ нэгдсэн төсөөрөө тэр дутсан зөрүүгийг өгнөө. Асуудал байхгүй гэд. Тэгээ ингээд явж байгаа шигээ тэр одоо юуны нөөтийн буцаа олголтыг 5% болгосон үед бол дахиад тэр улсын нэгдсэн төсөөсөө зөрүү мөнгөний олгох л байсан. А нөгөө талдаа тэр зардлаа танах гэдэг тал дээр ерөөсөө толгойгоо ажиллахгүй байгаа. Ерөөсөө. Тэгээ тэрэн дээр илүү түлхүү одоо энэ тооцоо судалгаагаа хийгээд юуг яаж хасвал төдий чинээ иргэдийн дарамтаас одоо бас багасах уу гэдгээ л уг нь бодож суух ёстой юм л да. Нэмэх биш.